Сайн үзэгчтэй хинтэд телевизээс бэлтгэн өргөдөг 1 минут 1 ялгч нэвтрүүлгийн маань цоошныхын дугаар эхэлж байна. Эхний даалгавар бол энэхүү 5 болтыг дээш нь дараалан өргөх ёстой. Мэдээж өрөөд дууссан хойно гараа өргөн өргөчөөд нэг би 3 доолно. Тэр хооронд унахгүй байх юм бол би тооцно. Унах юм бол тооцохгүй. Дахиад эхнээс нь эхлэнэ гэсэн үг. Ойлгосноо хүмүүстээ. За, эхлээд танилцъя. Намайг Инэрлт гэдэг би 1-р сургууль сурдаг. Манай ээж манай энэ компани инженер. Би тэгээ энд өргөдөж ирсэн. Би 3-ийн ангийн сурагч Инэрлт. Сэмэнүү намайг Төвшин сайхан гэдэг. Би Тэмүүжин цогцлбор сургуулийн 6 ангийн сурагч байна. За энэхүү нэвтрүүлэгт одоо ялна гэсэн бодлоод мэдээ орсон байгаа. Сэтгэл ямар вэ? Сэтгэл аягүй их сандарч байна. Сандарч байна уу? Тийм. Мөн сандарч болохгүй өөртөө ихтэй байх хэрэгтэй тийм ээ? Тийм. За дараагийн залуутайгаа танилцъя. Сэмэнүү намайг Амар сайхан гэдэг. Би Тэмүүжин цогцлбор сургуулийн 5-ийн ангид сурдаг. Тэгээд энэхүү нэвтрүүлэгт орохдоо их сэтгэл өндөр байна. Өөртөө хэрэг ихтэй байна. Өөртөө ихтэй байна. Намайг Одонгоо гэдэг. Би Тэмүүжин сургуулийн 9-ийн ангид сурдаг. Намайг Давтарч гэдэг. 3 ангид сурагч. Бүр хаваас хөдөө нутгаас орон нутгаас оролцож байгаа тийм ээ? Үлзийтээс ирж байгаа Тийм. Намайг Нандирдан гэдэг. Би хангинтын цогцлбор сургуулийн 5 ангид сурагч. За ингээд үзэгчтэй мэдээж одоо 6 хүүхдийн дунд эхнийхэн тэмцээнийг явуулахад бэлэн болчиход байна. Энэхүү 5 болтыг дээш нь өргөх ёстой. Төрүүлж өрсөн хүүхд нь гараа өргөнө. Би 3 хүртэл тоолно. Ойлгомжтой тийм ээ? Ойлгосноо. За эхлээд бэлэн үү? За 1 2 3 эхэлсэн. Миний бодлоор болтоо болондолж өрөөл зүгээр гарт нь нэвтэй байх л гэж бодож байна. За, эхний маань ялагч тодорлоо. За 3 дахь ялагч маань тодорлоо. Эхний мөн хүүд Инэрлт 5 болтоо өрсөн байгаа. Одонгоо. За 4 дахь ялагч маань бас тодорлоо. За манай хоёр сүүл үлцсэн 2 хүүхд. За Нанди Эрдэнэ маань одоо сүүлийн болтоо ихэд хамгийн гол сандарч болохгүй. Зүгт чирээндээ өрөх юм бол наа чи мэдээж оочно. Чирээндээ битгий гараа өрөхгүй байх. За ингээд 1 2 3. За. За яава дагуу төрж маань яаж ч юм. Яс юу болохгүй байна. Би уусаас сандарч болохгүй гэсэн шүү дээ. Яасан яг хэцүү байна уу? Тий. Юу хэцүү вэ? Яг юу хэцүү вэ? Хөдлөөд байна. Тэгээ хамгийн гол ширээнд хурж хөрөхгүйгээр ингээд гараараа энэ гараараа ингээд ашлах хэрэгтэй байсан байхгүй тийм ээ? Жохон ингэж тавиад иймэрхүү байдлаар явах гэсэн бодож байгаа. За ямарсан оролцсонд чамд би баярлалаа. За үзэгчдээ ингээд дараагийнхаа дугаарыг мэдээж энэ 5 хүүхдийнхаа дундууд салбитик хэн хордон хөвөх вэ, дуусах вэ гэдэг тэмцээн байгаа. Салбитик маань 100 шиг салбитик байгаа. Тэгтээ дандаа нэг нь авна. 2 3-аар давхар авахгүйгээр дандаа нэгээр нэгээд аль гарч нь хордон хөлгөөнтэй тэр гараараа л ашиглана гэсэн үг. Гараа солихгүй. Нэг гараараа л юм. Энэ гараараа эхэлсэн бол энэ гараараа л эхэлнэ. Энэ гараа солихгүй гэсэн үг. За үзэгчтэй хинтэд телевизээс бэлтгэн өрөөдөг 1 минут 1 ялгч нэвтрүүлэгт хамт байгаа үзэгч та бүхэндээ баярлалаа. За одоо 20 дахь даалгавар маань энэхүү 5 хүүхэдтэй урд нь энэхүү салбитыг тавьсан байгаа. Энэхүү салбитыг нэгээр нь дуустал нь гаргана. Энэ гараар ихсэн бол
Нөгөө гар орох ирэх байхгүй. Нэг гар ихсэн гараараа л дуусгах хэрэгтэй. Ойлгосон үү те? За. Бэлэн үү? Эхэллээ. За манай амар сайхан бол айгүй маш хурдан хөдөлж байна. Гарны ажиллагаа. За. Төвшин сайхан. Нэгдүгээр байр. За дууссан хүмүүс гараа өргөн шүү. За нан дээр дэм минь яава. Гарнаас хөдөлж өгөхгүй нөө. Салбитгээ цас оруулах гэж бодсон байхгүй юу? Тэгсэн чи айгүй удаа хөдлөөд байгаа. Ойлгосон ойлгоогүй юу? Ер нь ойлгосон мэт тэнцэнийг бол жоохон хурдан хөдлөх хэрэгтэй байсан чинь ягаад айгүй ингэ таавараа ингээд хөдлөөд байв. Ясаа тийм хэцүү байна уу? Юу хэцүү вэ? За ингээд ямарч манай нэвтрүүлэлд оролцсон чамд баярлалаа. Амжилт хүсье. Энэ хүү тэнцвэнд маань нан дээр дэм маань хамсалтайгаар 5 дахь нэвтрүүлэлт тэмцээндээ хасагдлаа. Одоо энэ хүү ард үз зогсож байгаа 4 хүүхдийнхээ дунд дараагийн тэмцээн төр байна шүү дээ. Энэ хүү 4 маань ард мэдээж энэ хүү салбирны хаалцсан 4 ширхэг тестийн бөмбөг хийсэн байгаа. Энэ бол ямар тэмцээн бэ гэх юм бол таазаасаа хөлөгж өгөөд 4 тесийн бөмбөгийг энэхүү нөхөрөө гаргаж хэн хурдан 4 тесийн бөмбөг гаргасан нь ялгч болно. Хамгийн сүүлд үлдсэн нэг нь мэдээж нэвтрүүлгийн ясаар хасагдана. Ойлгомжтой юу? Нэг хоёрын ураа эхэлсэ. Хамгийн гол нь таазаасаа хөлөх хэрэгтэй. Сайн хөдлөөдөг. За амар сайхан дууссан. Төвшин сайхан дууссан. Амар сайхан дууссан. За инэрлэлт маань жоохон зөв хөдлөх хэрэгтэй. Одонгоо инэрлэл хоёр үлдлээ. За инэрлэлт жоохон хөдөлгөөнөө жоохон өшөө яаж гараамаа хөдлөөдөг. За нэг бөмбөг унсан. За хөдлөөд өгөөрэй. Ядарсан бол л та манай хоёр оролцогч маань. Энэрэлт одонгой тэгж хөдлөөд гарна гэж явахад ягаад гэвэл ганцхан бөмбөг үлдсэн болохоор гарахад хэцүү байгаа. Тийм учраас хөдлөөд өгөх хэрэгтэй. Хоош тонгож болно. Дээш доош өсөрж гаад хоёр дэше хөдлөл бас гарах боломж байгаа. Одонгоо гэх баг гарах гэдэг юм да. Одонгоо жоохон хөдлөдөх хэрэгтэй байна. Энэрл бол маш ичээж байгаа боловч бөмбөгөн дээш оож гарахгүй байна. Сайн хөдлөдөх хэрэгтэй байна. Жоохон заамжуулж хөдлөл бас гарах магадaltaй. Дээш доош хөдлөж жагаад хоёр дэше хөдлөдөх юм бол заамжлаа гарах боломжтой байгаа. За сайн хөдлөөд өгөх хэрэгтэй. За манай энерги бол айгүй идэвхтэй үзээд л байна. За. Зөвхөн. За нилээн хөдлөлтөөд ингээд би чамд хэлсэн шүү. Дээш тааш өсөрч чад жоох ингээд жамссан бол гарчдаг байхгүй юу? Тэгин чи дандаа өсрээд ирсэн. Тэгтээ сайн азар хайнах гэчлаа тийм ээ. Хэцүү нөө. Хэцүү. Юу хэцүү? Жоох анхаарч чинь үү? Тий. За яг хэцүү нь юу байсан бэ сайн? Сүүлд нь яг нэг хүн бөмбөг үлдээл гарахгүй байсан. За энэ гурван найстаа хандж хэлэх үгүй нөө. Тэмцээндээ сайн оролцоорой. За баярлалаа. За манай одонгоо мөн яваа. Харин чадсангүй. Болж өгөхгүй нэр дөө. Болж өгөхгүй. Стах. Яг юу нь болохгүй.
бөмбөг гардгүй юм биш үү? Тэгэхгүй яхаа чи өөрөө буруу хөдлөд байгаа юм чи. Би чамд уулын энэ чи хэлэлсэн шүү дээ. Дээд таш өсөж байгаа жоог ингэсэн бол заамшлаг гачт ямаа гэдэг. Тэр миний хэлсэн сонссонгүй юу? Сонсон. Тэгээ яг хийхээр чадахгүйсэн. Нэг л юу нь болж өгөхгүй нөө. За ямарсан манай энэ хүний төлөө оролцсонд баярлалаа. За. За үзэгчтэй ингээд дараагийн далуу дээр иргэн уулзъя. За үзэгчтэй 1 минут 1 ялс нэвтрүүлэг маань үргэлжлэлээр байна. Энэхүү 3 ялагч хүүхдийнхаа дундууд тост бүрдэн 5 жирэг алим өгсөн байгаа. Энэхүү алимыг хэвийг харж байгаа, хэлбэрийг харж байгаа дээш нь 5 алимаа уналгүй эхний даалгавар бол болттой адилхан өргөх ёстой. Хамгийн түрүүнд тогтоож чадсан мэдээж ялагч болно. Ойлгомжтой юу тийм ээ? Хамгийн гол нь алимныхаа хэвийг хараад за энэ алим жоохон юм хэвтэй байна да. За тэгвэл энэ дээр энийг ингээд тавьчих болох юм байна да тийм ээ? Тэгж бодож алимаа дээш нь 5 алим өрнө. Мэдээж ширээн төрөх юм бол алим ч унаа. Тийм үү? Тийм болохоор даалгавар алимжтай бэлнэ үү? Бэлнэ үү? За эхлэе. За амар сайхан бол 2 алимаа тавьчлаа. Төвшин сайхан маань 3 дахь алим дээр инэрэлтэн маань 4 дахь алимаа. Одоо хамгийн гол нь нөгөөд чинь харуул тавил. Наад алимаа доолт нь нэвэл баг болно доо. Наад дээдлч алим чинь ягаад гэвэл дээшээ бомбор болохоор тогтохгүй гэсэн үг. Хүмүүс алимынхаа эвийг олж иж тавих хэрэгтэй тийм үү? За инэрэлт 4 дахь алим дээр маш амжилттай явж байна. Одоо хамгийн гол нь эвийг олох хэрэгтэй. Амар сайхан бас 4 дахь алим дээр явж байна. Төвшин сайхан ялагч болсон. За одоо манай инэрэлт. За амар сайхан сүүлийн 5 дахь алимаа тавьж байна. Наадгаал зүв тавих хэрэгтэй. Эвийг нь бол хамгийн гол нь эвийг нь олох хэрэгтэй. Яаж тавьмаа нөгөө талаар нь тавьмаар ч юм уу. За хоёулаа 5 дахь алим дээр явж байна. Одоо хэн хасагдахаа яг энэ төр шийдвэр хэцүүхэн л болоод байна. За буцаагаад буулгаад эхэлсэн шүү. Хамгийн гол нь алимныхаа эвийг харах хэрэгтэй. Яаж тавиул, яаж тогтмоор байна. За амар сайхан 3 дахь алим дээр хамгийн гол нь эвийг олох хэрэгтэй. За инэрэлтийг тоолно. 1 2 3. За инэрэл авсан. За. Амар сайхан яасан бэ? Өдөө юу нь олж өгөхгүй нөө? Тий. Доктор Юу нь болохгүй. Энийг ердөө ингээд хамгийн доолн том алимыг тавиад дараагаас нь миний харж байгаагаар бол ердөө энийг ингэж тавиад л одоо эн чинь мэдээж бондар болохоор энэ алим чинэлтэй бондар биш байгаа зү. Тэгэхээр энэ бондороо ийш нь харуулад энэ чинь дахиад бондар гоц энэ бондрыг нь ийш нь харуулад ингээд тавьсан бол явахаар ирсэн. Чи уул нь овоо явж ирсэн зүйлдээ эвэж явах болсонгүй бол та тийм ээ. За энэхүү тэмцээнд оролцоод сэтгэлээсээ уулзахгүй юу? сайхан байна. Тэгээд нэг одоо энэ ялсан хоёрт амжилт хүсье гэж лээ. Эдээ хайртай шүү гэж лээ. За баярлалаа. За үзэгчдээ манай энэхүү хоёр ялагч маань энэ хоёрынхаа дунд мэдээж та бүхэн сайн мэдэх X0 хэмэх тоглоомыг энэ хоёр хүүхдийнхаа дунд явуулнаа. Хамгийн гол нь сайн бодож тоолох хэрэгтэй тоглоом тийм ээ. За бэлэн үү? За эхлэе.
дандаа хаана гэсэн бодолтой бол тоглож болохгүй. Мэдээж дөрвөгийн угсаалах бодолтой тоглох хэрэгтэй. Гэхдээ өнөө өрсөлдөж байгаа бас сая хас тоглохгүй бол жоо анхаарал алдах юм бол гардаг. Хаана яаж их үүдээ сайн бодох хэрэгтэй. Энэрлт маань дөрвөн угсараас нь дөрөв гэхин төлөө бол яг зөв хийж байна. За үзэгчдээ төвшин сайхан маань угсараас нь дөрвөөгөө тагшуу улааныгаа хийлж ялагч боллоо. Энэрлт яасан анзаарсангүй юу? Анзаарсангүй. Уулнуулж айгу зөв ихсэн шүү дээ. Дандаа яг ингээд дөрвөөгөө угсараас нь өөрөё гэсэн бодолтой. Төвшин сайхан бол дандаа ингээд чамд хаагаа явуулсан байна. Хааж байгаа хэрнээ хаана яаж хийх мэдээд яваад байгаа байхгүй юу? Чи бодлоор зэрэг зүгээр хаах биш дандаа өөрөё гэсэн бодолтой явуулсан тийм ээ? Тэр жоохон буруутлаа тий. Найзуудаа амжилт хүсье. За баярлаа. Чинийс ишил номч амжилт хүсье за. За үзэгчдээ мэдээлэл холбоо шүлжээ дөрвөн өмс байгууллагын хамт олонны хүүхдүүд акценээр оролцож байгаагаар энэ удаагийн нэвтрүүлэг маар онцлог байгаа. Мэдээж энэ удаагийн нэвтрүүлэг маань ялагч төвшин сайхан сая Содока X0-оор бол энэ нэрлэлтийг бол хоцсон байгаа тийм ээ. За сэтгэлдээс хуваалцахгүй юу? Энэ хүн нэвтрүүлэлд оролцоод аав ээж тийм ээ. Ахын дүүс юм өөдөө хэлэх үг байна уу? Би ээжтэй хэлэх үг байгаа. Ээжигээ уурлуул гомцсон бол уучлаарай. Аавдаа хайртай шүү гэж хэлээ. 1 минутын ялагчийн маань хамгийн сүүлийн даалгавар бол энэ хүн мөсөн уулан дээр энэ хүү докторгүй байгаа зэн хараа. Энэ дээр энэ хүү би 12 ширхэг оцсон шувууг энэ тавьсан байгаа. Би чадна. За амжилт хүсье. За цаг арай. За 1 2 3 эхэлсэн. Маш зөв тавьж эхэлж байна. Мэдээж доороос нь эхлэх юм бол хөдөлгөөн их орно. Дээрээс нь эхлэх нь зөв. Маш зөв эхэлж байна. За амжилт. 12хан ширхэг осон шувуу болохоор амархан байгаа зү. Маш зөв тавилаа. Мэдээж дээрээс нь эхлэх ёстой тийм ээ. Дээрээс нь эхлэх юм бол хөдөлгөөн бага болно. Хажуугаас нь эхлэх юм бол мэдээж хөдөлгөөн орно тийм ээ. Энийг энэ урд тоглож ирсэн үү? Үгүй, тоглож байгаа. Анхудаага тоглож байна. Тий. За ингээд үзэгчтэй. Манай энэ удаагийн нэвтрүүлэгт маань төвшин сайхан маань энэ удаагийн ялагчаа тодорлоо. Ялагчийн шанглыг за нийт телевиз үзэгчтэй хүүхдүүдтэй бүгдэнд нь удахгүй болох хүүхдийн баярын мэнд хүргэе. Тэгээд нийт оролцсон бяцхан хүүхдүүдтэй бас бүгдэнд та нар бүгдээрээ сайн байсан шүү. Тэгээд ялагчтай баяр хүргэе. Тэгээд шагналыг гардвал. Баярлалаа. За хоёрдугаар байранд орсон оролцогч Энэрлт. За Энэрлт маань орж ирж шагналаа аваарай. Мундаг байсан шүү. За нийт баяртай бас хамт олонны зүгээс бэлэг бэлдсэн байгаа. Тэгээд хүүхдийн хөгжлийн газраас зохион байгуулсан аяны хүрээнд нийт ажиллагчдынхаа хүүхдүүдийн донд манай байгууллага 4 арга хэмжээг зохион байгуулж байгаа юм. Насны ангиллаар нь 3 ангиллаар нэг 0-оос 3 насны хүүхдүүдийг бол уран зургийн студид хамтарч дурсгалын зургийг авахулсан. За дунд насны хүүхдүүд бол жаргалтай гэр бүл сэдвтэй зургийн уралдаан зохион байгуулад нийт оролцогчдын бүтээлээр календар хийж дурсгаж байгаа. За ахлах насны 7-оос 14 насны оролцогч нарын дунд танай хамт олонтой хамтарч энэ хүү тэмцээнд оролцож байгаамаа оролцсон юм а. Тэгээд нийт оролцсон, идэвхтэй оролцсон эцэг эхчүүд, өнхрөө бяцхан үрсүүдтэй баярлалаа. Тэгээд нийт ажилчдынхаа гэр бүл үр хүүхдүүдэд
аз жаргал хамгийн сайхан бүхний хүсье. Айл гэр болгоны амьдрал аз жаргалтай сайхан байх болтугай. За тэгэлээ яг хөө мэдээж бас танаа мэдээлэл холбоочлуулж дөрвөн өмчт байгууллагт манай хинтэй телевизийн зүгээс бас та бүхнийхээ ажил бас өндөрөөс өндөр амжилтыг хүсье өрөөё. Хинтээ аймгийн хүүхд гэр бүл хөгжлийн хэлтсээс зохион байгуулсан хүүхдийн байгууллагын үүсч хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж байгаа жаргалтай гэр бүлийн төлөө хамтдаа энэ хүрээнд мэдээлэл холбооны сүлжээ төрийн өмчт компани нийт ажилтны ажлагчдынхаа хүүхдүүд гэр бүлийнх нь хамт энэ үйл ажиллагааг зохион байгууллаа. Яг нийт 21 хүүхдийг хамруулсан хүүхдүүдээ насны ангилаар нь 3 ангилаад хамгийн бяцхан оролцогч нараа бол дотоод дизайн зургийн студидтэй хамтраад уран зургийг авч дурсгасан байгаа. Дунд насны хүүхдүүдтэй бол жаргалтай гэр бүл сэдвт зургийн уралдааны зарлаад оролцогчдын бүтээлээр дурсгалын календар хийж дурсгаж байгаа. За тэгээд ахлах насны оролцогч хүүхдүүдтэй телевизтэй хамтраад манай хамт олон 1 минут 1 явагч хэмжээний зохион байгууллаа. Тэгээд зохион байгуулсан хөтөлбөрүүд маань амжилттай сайхан болж өнгөрлөө. Тэгээд компанийнхаа нийт ажилтны ажлагчдын гэр бүл бүр хүүхдүүд нь аз жаргал хамгийн сайхны хүсье өрөө. Тэгээд нийт оролцсон хүүхдүүдэд баярлалаа. Үйл ажиллагаа таалагдсан хүүхдүүд ээ. За тэгээд бүгдээрээ аав ээжийнхээ үгнсээ ороод аз жаргалтай сайхан амьдраа тийм ээ. Сургалтандаа багшийнхаа үгэнд ороод бүгдээрээ онцгой шүү заяа. За сайхан баярлалаа өгөхгүй болох хүүхдийн баярын нэг бүргийн аав ээжүүдийн зүгээс хэлдэг үлдсэн. За хэлхээсээрээ мэдээлэл холбоочлуулж төрийн өмчт байгууллагын хамт олондоо бас баярлалаа талархснаа бас илэрхийлье. Дараагийн нэвтрүүлгээр иргэн уулзалтаар баяртай үзэгчтэй.